Аригтэй хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон тарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Өдрийн мэндийг хүргэе эрхэм харилцагч өрсөлдөгчтэй. Ариг банкнаас 2025 оны 3 дугаар сарын 1-ээс энэ оныг дуусгах хугацаанд нийт хугацаатай хадгаламж эзэмшигчдийг ханд дунд зарласан аригтай хадгалаа 100 саяын эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аяны 4-р шатны урамшууллын эзэдийг тодруулах шууд лайв маань инхүү эхлэхэд бэлэн боллоо. За тэгээ манай өнөөдрийн студид натаа хамт энэхүү лайв хөтлөхөөр уламжлалсаар Амжилт радиогийн сэтгүүлч редактор Номин Цэцэг маань хүрэлцэн ирээд байна. Баярлалаа. Өдрийн мэнд. За өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн хувьд гэх юм бол та бүхэн мэдж байгаа 2025 оны 6 сарын 1-ээс 6 сарын 30-ны хооронд Ариг банкнд 50 мянган төгрөгөөс дээш дүнгээр 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, за хуучин хадгаламжинд орлого нэмсэн, за мөн хугацаагаа 6 сараас дээш хугацаагаар сунгасан харилцагчдын үлдэгдэл дүн болгон дээр бид бас 50 мянган төгрөгт урамшуул олгоод энэ удаагийн урамшууллын эзэдийг тодруулах гэж байна. За тэгэх гэж байна. Ерөнхийдөө сар болгоо ингэж явж байгаа тийм. Төлөвлөгөөтэйгээ одоо тодруулах гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үс сар болгон 60-аас за ер нь бол энэхүү аяны хүрээнд нэг 700 гаруй харилцагч урамшууллын эзэн болно. За одоогоор бид бас нэг 180 гаруй харилцагчийг урамшууллын эзэн болгоод байна. За өнгөрсөн 3 үе шатны урамшууллын эзэдийн супер урамшуул бол Турк аялах эзэд байсан бол энэ удаа муу адилхан 9 сард Туркийн 3 хотоор аялах юм боломжийг олгож байгаа. Тий, дахиад Турк руу. Эхний Турк руу яваад ирцгээсэн. Яваад ирцгээсэн тий. Манай Facebook гийн одоо дагж байгаа харилцагчд маань бол харсан баг. Тинч нөгөө намайг аялуулсан миний Турк аялуулсан миний хадгаламж гэдэг рилс орсон байгаа. Тэрэн дээр аялал хэрхэн гайхалтай өгцнийг бас үзэж болно. За. За тэгээд өнөөдөр манай студид маань мөн өнөөдрийн энэхүү лайвыг хөндлөнгөөс одоо шүүн явуулах хүн маань Ариг банкны үндсэн системийн хэлтсийн мэрэгжилтэн Долж маань хүрэлцэн ирсэн байна. Должиндаа бас өдрийн мэндийг хүргэе. За ингээд олон юм нуршилгүйгээр яг одоо лайв үзэж байгаа харилцагч дундаасаа буюу одоо урамшууллын 6 сард оролцож байгаа харилцагчдаасаа урамшууллын эзнийг тодруулъя. Уламжлалсаар бид 500 мянган төгрөгийн эхний урамшууллын эзнийг тодруулна. За одоо ер нь манай харилцагчид мэдж байгаа даа. 5 хүн тодруулъя шүү дээ. 5 хүн тодруулна. Тэгээд сая төгрөгийн 3. Тэгээд хосороо Турк аялаад тий. Хамгийн сүүлд нөгөө нэг 50 мянга бол бас хэвээрээ байгаа тий. Оо яг тийм ээ. За эхний дугаар хөнлөө. 4 номер байна тий. 4. Энд 4-оор төгссөн. Тий, 4-оор төгссөн урамшууллын хэрэгтэй харилцагчд маань. Тэгэхээр харилцагчд маань энэ дахиад ингээд одоо би яг лайв болгон дээр ярьж байгаа. За манай аянд бол ороод суртсан харилцагчид нар мэдж байгаа. За бас энэ сая 6 сар чинээр нөгөө нэг хадгаламжийн харилцагчтай мэдээлэл өгөл яаж энэ урамшууллын дугаараа шалгах вэ гэдэг асуултууд хамгийн их ирдэг тий. Тэгэхээр бид бас энэхүү аянд зориулаад 100 сая цэг Ариг банк цэгмэн гэдэг дид сайтыг ажиллуулж байгаа. Тэр сайт руу ороод дараагийн 2 дахь 5 номерыг гарч ирж байна. 2 5. Дээд шидэн тагийг харсан. За 54. Нэрээ 6 сар шинээр нээлгдсэн хүмүүс маань одоо яг энэ талаар анх удаа оролцож байгаа учраас ямар ч мэдээлэлгүй яаж явдгийг анх удаа мэдчихэж байгаа шүү дээ. Харж байгаа шүү дээ. За мөн одоо бас энэ лайвыг үзэж байгаа хүмүүстээ яаж энэ аянд оролцох вэ? Одоо нэг юм гоё юм байгаад байгаа юм. За дараагийн 3 дахь Тэг. За намайг харж ийн тэр урамшууллын эзний тэр дээд нь 33 мянган боломж байгаа шүү дээ тий. За тий. Өнгөрсөн үе шатууд дээр харж байгаа нь 50-аас 60 мянга гойдсон шүү дээ. Одоо 337 33 тийм биш дээ. Цөөхөн багаз. Тийм бэ. Тий. Одоо энэ чинь нэг аял зугаалын үйлрэл эхлээд энэ чинь тэгээд байгаа байхгүй. Хүмүүсийн хадгаламж хийх нь багассан. Тий. Тэгэхээр энэ нөгөө нэг боломж илүү нэмэгдэнэ тий. Орлож байгаа. За багтал ихсэн гэсэн үг шүү дээ тий. За 4 дахь тоон 9 номер байна. Одоо 7 сард бас яг тийм байхгүй. 7 сард чихэн хүн. 7 сард бид ус 8 сарын хэдний өдөр тодруулах байлаа да. Тэгэхээр энэ дээр одоо 30 хэд байна уу, аяг бол 20 хэд шиж магадгүй ажиллаар. Тэр нөгөө уг нь бол яг энэ үед хадгаламжаа хийгээд одоо азаа үзвэл илүү боломж нэмэгдээд гэсэн тийм. Чинь 50 мянган юунаас 30 мянгаас шууд 20 мянган нэрээ хасагдчихсан шүү дээ тийм. За дараагийнх бас 9. Дахиад 9.
За одоо тэг 1 3 гэсэн цифрүүдээ үлдээгээд бусдыг гаргах нь Энэ байна. болохоор юм учиртай тий. Одоо яг техник 3 гэсэн тоотой л одоо юунууд сулаанууд юу урамшил ирэхүүд байна гэсэн үг тий. Тийм бусд нь бол одоо угаасаа байхгүй гэсэн үг шүү дээ тий. Гурван энэ 3 оронтод төгссөн одоо төгсөн биш дунд нь оролцсон 3 боломж байгаа байхгүй тий. Энэ 3-аас бид бас аль нэг нь урамшууллын эзнээ болох гэдэг байна тий. За дээрээс нь бид бас тэг 1 3 гэсэн бөмбөлгүүдээ хийн. 1 3. За тэгээ яг хав тэгээд одоо хаанаас биднээс явах юм бол яг ингээд тодруулахдаа нөгөө Улаанбаатар хотод байгаа Ариг банкны одоо салбар нэгжүүдээс аль болох салбараас тодорхойлох тий. Тэгвэл илүү гой санагддаг л да. Тэгээ ихний урамшууллын эзэн маань хаанаас тодорч булган сүлтэй байх гэдгийг харцгаая. Тэг. Өшөө тодорчлоо. Азтан нь бөмбөр салбарын ган гиндэн овогтой ган тулах тий. Баярлалаа. За бөмбөр салбар ихний урамшууллын буюу 500 мянган төгрөгийн эзэн боллоо танд баяр хүргье. Энд чинь одоо нэг суглаа биш энэ зүгээр урамшуулж байгаа хэлбэр шүү гэдэг дахин хэлмээр байгаа юм тийм. Яг андуураа дандаа суглаа гэх гээд идэг байхгүй юу? Суглаа гэдэг бол нэг юмыг худалдаж аваад тэрэндээ азаа үзаа тэгээ байхгүй бол тэгээд ингээд байхгүй болчихно тийм. Таны мөнгөн хадгаламж бол байгаа. Бүр 14 хүртэл за одоо хоригдлын үнц гэдэг хадгаламж бол 16.5% хүртэл өсөөд дээрээс нь тэр өсөж байгаа тэр чинь бидүүс дахиж энэ одоо урамшуулж байгаа тийм. За одоо 2 дахь за 500 мянган төгрөгийн 2 дахь эрхийг эзэн тодруулсан шүү дээ. За тэгээд энэ төчөнд одоо нэмэлт мэдээлүүдийг юу нүгэй. За та манай харилцагтаас мэдж байгаа Ариг банкнаас үндэсний баяр наадмыг зориулаад 6 сарын 10-наас 7 сарын 10-ны хооронд за эхнийх 9 гэсэн дугаараар үлээ тий. За тийм ээ. Юу байгаа? Хүүгийн урамшуул бас давхар зарласан. За энгийн хугацаатай хадгаламжийг яг энэ хугацаанд 18 жилийн 18% хүүгээр хадгалах юм боломжийг бас олгож байгаа. За. Тэгэхээр энэ бол ер нь яг манай Монгол үйл ажиллагаа зарж байгаа банкнуудаас маш өндөр 2. За тэгээд хамгийн өндөр хүүгээр одоо энэ мөнгө хөрөнгөлөх боломжийг бас энэ сарын хугацаанд чинь өнөөдөр 7 сарын 3, 7 сарын 9-ний оройны цаг 22 цагаар ингээд 23 цагаар ингээд тасалбар болоод энэ юм зогссон. Ингээд зогсож байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр яг энэ дээр гэхдээ энэ нөгөө нэг 18% одоо хугацаатай хадгаламж эзэмшигчд маань болохоор энэ удаагийн урамшуулалтаа энд оролцохгүй гэсэн үг л дээ. Гэхдээ бол яг тэгэхээр бас энэ нөгөө 30 юу магадлалууд маань бас арай жоохон цөөрсөн байж давхар байгаа. За 3 тон 7. 72.9 гэх юм уу 729 гэдэг цифр гарсан байна. Гэтэ өндөр хүүтэй хадгалчлаа шүү дээ тий. Жилийн хугацаанд 18% гэдэг бол маш өндөр боломжийг бидээс харилцаа орсон. Энэ 80 маань бас одоо энэ урамшуул хүүгийн урамшуул маань болохоор тун удахгүй дуусгаж байгаа шүү. Та бүхэн бас яраарай гэж хэлмээр байна. За 9 өнөөдөр чинь 9-ийн даалгавартай өдөр багчлаа. Тэгэхээр одоо хизээ дуусна гэсэн үг үү? Одоо 7 сарын 10-наар дуусч байгаа. 7 сарын 10 үргэлжлэж байгаа тийм. Гэхдээ энэ 7 сарын 1-ээс одоо 7 сарын 31-ний хооронд манай урамшуулалт аяны 5 дугаар үе шат маань эхэлсэн явж байгаа. 18% биш одоо Ариг банкны энгийн хугацаатай хадгаламж буюу 14 за эсвэл нөгөө хуримтлын үнцгээд бусад хадгаламжаараа та мөнгө нийлгээд энэ аянд оролцох болно шүү. 10.5% хүртэл хүүтэйгээ шүү дээ тийм хийж болно гэсэн. За 5 дахь тон дахиад 9. Нэрнгээсээ 9 их гараад тийм ээ. Өнөөдөр 9-ийн даалгавартай өдөр байна. Тэгэд Ариг цагийн минь ингээд нэг Ариг банк цагийн минь сайт гэдэг сайт руу ороод өөр дээрээ ямар одоо урамшуул ирэхүүд байна гэдгийг харчдаг тийм тануудаа харчдаг. Боломжтой. Тэгээ бас мессеж ирдэг юм байлээ. Тийм мессеж ирж байгаа. Тийм одоо ингээд яг тэдний өдөр тэдний цагаас магтаж шүү гэд. Тийм. Надад лав мессеж ирж ийсэн. Тэгээд бас нэмэлт мэдээллийг дуулгахад манайх Улаанбаатар хотод шинээр одоо 7 сарда багтаагаад 3 нэгжийг нээж байна. Бүр 7 сарда 1 сард 3 салбар гэсэн. 3 салбар тий. За. Удахгүй бас орон нутг руу за одоо ингээд явж байгаа юм бол чинь тун удахгүй Баян онгорт салбараа нэг гэж байна. Бидүүс Ховдод салбараа нэг гэж байна. Увсад салбараа нэг гэж байна тий. Тэгэхээр орон нутгийн харилцагчид маань илүү энэ аянд бас оролцох боломж нэгдээд эхэлж байгаа гэдгийг дуулгахтай байна. За 5 гарчих байхаа тий. Шууд гарч байгаа. За. За та хэлэх үү? 500 мянган төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн Ариг банкны төв салбарын харилцагч Цэвгжав овогтой их жил гоё шинжилгээр төрсөн багтаа тийм магадгүй. 12 сарын 31 юм баг. За 2 дахь урамшууллын эзэн тодорлоо. 500 мянга. Ингээд 500 мянга төгрөг одоо тасрын орчих тий. Тэгээд 500 мянга чинь мөнгө аваа. Тэрээс нь дахиад урамшууллын ирэх. Тий, нөгөө 500 мянгад нь харгалзах дүнг буюу одоо 50 мянган төгрөг тутамд нь бидүүс дахиад урамшууллын ихч. Тэгэхээр дараагийн сард буюу 7 сард орлого хийхгүйсэн гэсэн энэ харилцагч маань одоо нөгөө 7 сар дээр дахиад хүч үзэх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо нөгөө 7 сар дээр би лээд боломж илүү байгаа шүү. Тийм ээ. Чинь тэгээд ихэнх нь бас амралтын хугацаа таарч байгаа тий. Тийм ээ шүү.
За одоо 3 дахь урамшууллын Тийм, эзэн тагнад дуу тодорхойлсон, хаагдсан болов. За. Тэгэхээр нөгөөний харилцагчид маань одоо 7 сард нөгөө нэг салбарууд хаалттай байсан ч гэсэн өөрийнхөө ариг банкнд дансаа мэдж явах юм бол тэрлүүгээ онлайнаар нөгөө хадгаламжийн данс руу игээд аянд орох боломжтой шүү гэдэг бас харагдмаар байна. Тийм шүү дээ, онлайнаар болдсон Тийм, болно, шүү тийм. дээ. Нэг нийцсэн байх. Тий, өөрийнхөө одоо хадгаламжийн дансыг мэдчихвэл хүссэн үедээ орон зай цаг хугацааны сул хамаарал мөнгөө шилжүүлээл нөгөө аянд орох боломжтой. За 9 номер. За би ингээд та бүхэн харж байгаа гартаа гар утсаа барьсан маа энэ ч нөгөө харилцагчид маань ингээд лайв шууд үзээд Бас асуулт хийж байгаа тийм. тэнд би бас хариулаад хэрвээ асуултгаар зүйл байвал бас одоо шууд доор газар дээр нь хариулаад явчихж байгаа шүү дээ хэлмээр байгаа. За 2 дахь тоо гараад ирсэн үү? 1 19 гэсэн тоогоор төгссөн. Голцоо 34 гээд нөгөө 50 60 бол хариу цуган байгаа тийм. Нэрээ 50,000 гэл ингээд боломжид гарч ирсэн болоо. Энэ сар шууд одоо 33,000 боломж яа 34,000 боломж ингээд. Одоо энэ одоо 2 дахь тоо гараад ирэнгүүт шууд боломж нь 3,386 ийм ирэх гэсэн. Энэ 10 оронгоор учраас нөгөө 10 орно шууд 10 оронгоор ингээд цифр нь унаад байгаа байхгүй тийм. Энэ 3,386 чинь 100 хүртэл нэг хүний ирэх гэж болно шүү дээ. Тийм. Энэ чинь яагаад гэвэл 50,000 төгрөг дутамд учраас тэд чинь 500,000 төгрөгт 10 урамшуулалтад орж байгаа гэж үзгээр тийм. За 119 гээд 3 тоо гарч ирлээ. 119. 119-ээр төгссөн урамшууллыг. За Улаанбаатар 15 цаг 12 минут бас цагаа хэлээд харилцагчнаас шууд явж байгаа гэдгийг бас ойлгуулах. Цагаа ингээд тааруулах нэртэй нэрээ үний яваад байна уу? Одоо шинэ чинь гэсэн хураа өмнө шудраг явагдаасаа л гэдэг. Яг нөгөө энэ дээр ингэдэг юм. Харилцагч чинь ингээд яаж байгаа нөгөө урамшууллын эзэдээ бид бас хүлээн аваад баяр үргээд тэгээд гарын бэлэг гардуулаад нөгөө нэг батламжийг гардуулаад ингээд уулздаг. Тэр үедээ л яг хүмүүс хөвжүүлдэг гэхээр ёстой өмнө шудраг явагддаг юм биш. Тэр хүн яг ингээд энэ урамшууллын эзэн болоог бол дотроо бас жоохон харамсдаг те. Үн ч юм одоо ч юм бодолтой яваад идэх те. Тэгээд би яг энэ нөгөө тодорчлоо те. За 3 дахь урамшууллын эрхий эзэн шүү дээ те. Эрдэнэ очир овогтай отхон эрдэнэ гэдэг хүн урамшууллын эзэн бас байна. Баяр хүргэе. Эрдэнэ салбар харилцагч. Тийм орон нутгийн салбар юм шүү дээ. За баяр хүргэе. Танах чинь одоо дарханд байгаа эрдэнэтэд байгаа тийм. Одоо Баян онгор дахин нэмэгдэж байна тийм үү? Тийм, увсад нэг чинь. 7 сарда яг багтаад юм уу бүр? Ямар ч гэсэн Баян онгор салбар бол 7 сартаа багтаагаад нэвчнэ гэж. За Улаанбаатар хотод амраал ороод ирсэн чинь Баян онгор салбартаа алдсан. Салбартаа алдсан байна. За Улаанбаатар хотод болохоор шинээр одоо юунд нэгдэж байна? Чулуун аванд нэгдэж байна. Чулуун авны тэнд нөгөө уулзуур төрдөг нохот уулзуурд ч тийм бидний хэлдэг. Нохоны гүшөөтэй уулзуурын хажуу талд байдаг номин дотор шинээр нэгдэж байгаа. За тэгээд хороол тэр хэсэг чи аягүй хөлөөжгөө ихтэй шүү дээ. Тий. Хүмүүс тэгээд нөгөө хөдөө гадаа явахдаа яг нөгөө юу рүү гардаг те нөгөө тийчээ судалтан авалт хийдэг шүү дээ те. Нэрээ банк авах цааны данс хийчих гэдэг ч юм уу. Нэрээ ингэж бүр ойртчих шүү дээ. За дараагийн 4 дахь хүн. 4 дахь урамшуул тий. Дараагийнх нь болохоор Улаанбаатарын хэвс гэж байдаг. Бид үс сайн мэдхээр нөгөө баруун тишээ явахаар 5 шараас цааш өнгөрөөд байдаг номын агуулга гэдэг шүү дээ тий. Тинчээ бас шинэ тооцоо байхгүй нэг гэж байгаа бас тий. Тэгээд ер нь тишээгээ явж чинь баруун тишээгээ бол 3 гэдэг дугаараад ирлээ. Баруун тишээгээ бол манай хамгийн цаатлынх нь хоч юунд байсан бэхгүй. Одоо нөгөө 3 дугаар нэмлэг яаж бодлоо. Тийм тэгэхээр бол цаашаа 1-р орлолоос цаашаа харилцагч маань бас өөрчлөлт гэж байгаа төвхтэй байсан. Тэгэхээр одоо цаашаа евро бүр баруун тишээ 5 шаарлага нэг. Тэгэхээр ийм юм шүү. Орон нутгийн хүмүүс хэдий одоо бусад аймаг дээр нэгдэг байгаа ч гэсэндээ орон нутгийн хотоос буцаа гарахтаа ингээд нээлгүүлэх боломж тийм. Ер нь тэгэл нэг удаа дансаа нээлгдсэн байхад одоо тэгэл нөгөө нэг интернет банкаараа бүх төрлийн үүсгэлийг авч болно тий. За 2 дахь тоо гараад ирсэн. 03. За 03 гэдэг тоогоор. Одоо нэг баха 103 гэдэг аваад байна. Чи нэргээс нэг гараад ирвэл яах вэ? Та цагаа хэлээрэ цагаа тааруулаарай шуудаар явж байгаа шүү гэдэг. Нэрээ нэг гараад ирсэн. 103. 103 юуны дуудлага вэ? Имлэг шүү дээ. Имлэгийн дуудлага тий. Би яг сайхан тэгж бодоод 103 гэж гарах гэж гарч ирсэн. За нийт 103 гэдэг тоогоор төгссөн 358 суглааны дугаар байна гэсэн үг ээ. Тэгэхээр энэ бас нөгөө нөхөөрөмжөд танилцуулах хэрэгтэй тий. Бид үс ингээд өмнөх 2 жилийн урамшууллын аянуудыг нөгөө шууд програмаар тодорхойлсон. 8-аар төгссөн. 8. 8103. Тэгэхээр нөгөө юугаар шууд програмаар тодорхойлсон зарим харилцагч нар за яг супер урамшуул буюу одоо энэ чинь жилийн эцэст нэг харилцагч 100 сая эзэн болно шүү дээ. Тэрийг яг төхөөрөмж ашиглаадсан харилцагч маань хүсэлт ирүүлээд ер нь бүх урамшууллын эзэдээ бас энэ төхөөрөмжөөр тодорхойлсон зүйл юм аа гэж үзээд бид үс Энд чинь тэгээ бүр ингэж нөгөө нэг нөлөөлөхгүй тулд ингээ бэлэг хөтлөө өгсөд байгаа шүү дээ. Энд нь нөлөөлөхгүй тулд ингээд за олон улсад хүлээн зөвшөөрсөн төхөөрөмж гарчлаа шүү те. Гараад ирлээ. Тийм байна. Мөн Эрдэнэ салбараас тодорхойлсон шүү дээ. Оо.
За баяр хүргэе. Баяр үргээ ойрог овогтой намжил гэдэг хүн Эрдэнэ салбар дээр одоо дансаа нийлгүүлээд тэгээд бас мөнгө хийсэн ч болно шүү дээ. Тийм байна тий. Тий. Эрдэнэтэй нөгөө нэг Булган аймаг ойрхон байдаг тий. Бүдэрнээс Ааха. Булганы харилцагчд бас их ойрхон Байж нэг болно. тий байж Аа. гэж бодож байна. За одоо ингээд дөрөв хүн маань 500 сая төгрөгөө шууд ингээд дасан давхар болчихлоо. Одоо 5 хүн шүү дээ. 5 дахь 500 сая төгрөг Тэгээд гэсэн. сая төгрөгийн 3 хүн байгаа даа тий. Тий. Тэгээд хөрх рүү хосоор аялах хүн энэ болохоор 9 сард гэсэн үү? 9 сард. 9 сарын ихээр бид үс яагаад жоохон ингэж хойж жоох нөгөө халууны үлрэлээс жоохон бас нөгөө хин Сая 5 сард явцсан тий. Тий, сая 5 сард тийм явсан, тий. 5 сар 9 Одоо сар. 6 7 8 сард бол халуун байх учраас Тийм жоохон байна. гүтнээс арай жоохон аялахад таатай төгсний бүрдүүлгүүднээс 9 сард гэж тэгж байгаа. Тийм байна. 5 сард явж чадаагүй хос байсан уу? Бүгдээрээ бүр явсан. Бүгд явсан. Ой Тий. ямар гоё юм. За 5 дахь хүний урамшууллын хамгийн сүүлийн дугаар нь 5-аар төгссөн байх юм байна. Мгм. За тэгээ энэ төхөөрөмж бол олон улсад төлөөлөгдсөн. За Америк нэгдсэн улсад үйлдвэрсэн төхөөрөмж байгаа. Тэгээ энэ төхөөрөмжийн хамгийн баталгаатай зүйл нь саяхан сарын өмнө болоор одоо Америкийн Хойд Америкийн сагсан мөнгө NBA драфт хийлээ тий. Тэрийг хийдэг ийм төхөөрөмж байхгүй. Тэгэхээр тэр хүртэл одоо яг энэ төхөөрөмжөөр явагддаг тий. Тэгэхээр энэ ямар их найдвартай төхөөрөмж вэ гэдэг нь бол ойлгомжтой байх тий. Усаа хүлийн зөвшөөрсөн юм байна шүү дээ Тий. тий. За манад бол энэ төхөөрөмжөөр 2 бас тонн 3-аар төгссөн байна. 35. За. Мгм. Манад бол одоо энэ төхөөрөмжөөр ашиглаад мегабол гэдэг нөгөө юу явуулдаг бүгдээ мэдчихэж байгаа монголчууд тий. Тий. Тэр төхөөрөмж тий. Тэгээ ингээ бэлээ өмсөж яана гэдэг чинь нөгөө гарын халууныг авах бүрийн бөмбөлөг халуун гараараа барьж хамаад бөмбөлөгдийн чинд өөрчлөлт оруулаад нөгөө Одоо тэр тон дахин дахин гараад байх магадлалтай учраас ингээд гарын халууныг авахд бол бэлээ яаж байгаа. За 3 тонн 435 гэсэн тоогоор төгссөн байна тий. Тэгэхээр яг 435. Эрицгийн эмнэлэг ингээл орж байгаа. За миний ингээл юу байна гэл яг ингээд тулгаал явдаг байх та хүмүүс. Тий, одоо жишээ нь 100 сая цэг ариг банк цэгмэн гээл рүү ороод нөгөө дансныхаа дугаарыг мэдээлэл хийгээл хідэн одоо урамшуулын ирэх байна харна. Тэрийг гар утсан дээр татаад авчиж болно. Эсвэл бас нөгөө юу ячиж болно. Тинчэнэ хүссэн үедээ ороод ингээд шалгаад явах боломжтой тий. За 6-аар төгссөн тий 64 35. Хөөх одоо ингээд 64 35 төгссөн 29 урамшуулалт ирэх биш тий. Тийм байна. Би нэг тоо хэлээд таачих юм бол одоо хүмүүсээс Энэ яг номтой шүү Энийг чадчих гэдэг. Та айцсан уу? Нэг. За. Оо, одоо 2 хүн. 2 хүн урамшуулалт. 2-7 гэсэн цифрүүд үлдэх юм байна. Одоо 2-7 гэхээр энэ тоо давтагдаг байна тий. Тий тагтаадаг байна. Айл нэг нь чи 2-7 гэхээр 1-6-4-5-3-5 гэх ингээд тий. 4 бол 9 жишээ нь 2 удаа энэ гараадсан тий. Энэ чи болохоор тоо давтагдаг байх нь тий. Тэгээ эн чинь яг хав тэгэл энэ ер нь бол ингээд энэ дээр одоо супер урамшууллын эзтэй гэхэд эхний жилийн урамшууллын эзэн бол харьцангуй бас олон суглаатны одоо урамшуул эрэхтэй олсон. За дараа жилийн үе 2 дахь жилийнх нь Сэлэнг аймгаас тодорсон хүн маань болохоор цөөхөн урамшууллын эзтэй байсан харьцангуй тий. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол яг л энэ хацны л Тийм бай тий. За 7-нд гарч ирээд за Тэг 867 гэдэг тоотой. Оо энэ хотоос байна. тийм байна. Савжав авагтай буян орших. За баяр хүргэе. Энэ хороол салбарынх байх шүү. Манай хороол салбар бол Тумбашийн хажууд байрладаг. Одоо Ааха. хуучин ахуулчлал гэвэл тий наан тий. Тэнцээ байрладаг нэгж байгаа. Тэгээ энэ ч нөгөө бас л одоо жишээ нь Тумбашаас ингээд урамшууллын эзэн тодорхой нөгөө салбарын захирлууд энэ төр манай айгу дуртай байдаг хгүй. Тэгээ хүмүүс ч гэсэн одоо нөгөө нөөтийн суглаа манай дэлгүүрээс тодордог гэдэг шиг манайгаас одоо мөнгө хадгалуулаараа манай салбар дээрээс энэ 100 сая урамшууллын эз тодордог шүү гэд хэлдэг юм би тий. Тэр өө тийм үү гэдэг. Та лайв үзэрэг өө тийм биш үү гэдэг. Эсвэл нөгөө нэг харилцагчд одоо энэ комент бичдэг байхгүй. Тэрэн дээр юу гэхээр оо юу штэ энэ нөгөө энэ салбараас өртөөсө тодорхойгүй маа энэ төр гэж бичиж байгаа байхгүй тий. За сая төгрөгийн их урамшууллыг явуулъя. За хүмүүс сэтгэлдээ нэр асуусан юм бэ нүү та хараач. За одоогоор албаа хураа. Хураа Дандаа ингээд мэдээд байна тий. Тий. Ингээд үзээл ингээд байн оролцдог байгаад байна. 5. 5. Тийм байна. Энэ өний доотлынхаа зураас нь ингээ яагаад байгаад идэм болоо гэсэн чинь нэрээ ингээд яг одоо чинь 6-аас 2-ыг андуурна шүү дээ тий. Тэрийг ингээ тодорхойлож өгöd байгаа юм байна шүү дээ. За 5-аар төгссөн нийтдээ 34,030 ирэх байгаа юм байна. Тэгээд одоо ингээ багасаа явна да. 6-9 сандурагдаад янз бүрийн хошин өвчтэй юмнууд их болдог шүү дээ тэр тий. За 2 дахь тон. Оо. тэг 05. За ингээл 3380 урамшуул ирэх болоод явчихжээ шүү дээ. Тэгж байна. Нэрээ шинэ урамшуул одоо ингээд энд оролцоо байх уу гэж байгаа хүмүүс одоо энэ 7 сар 8 сар дээр 7 сар дээр ингээд оролцоод тэгээ 8 сар дээр бас хүчийг зөвлөх юм байна. Тий. Бүр
бүр 20,000-аар ингэж Яг манай энэ багасаад гэж байгаа юм чинь. хоригдлын үнэт хадгаламжийн онцлог нь тэр өндөр хүтээ 16.5% хүтээ. Тэгээд энэ чинь нэг сар болгон тогтмол түнгээр хадгаламжтай орлого нэмэхтэй буюу яг л хоригдлыг дадлуулах зорилтын бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр энд байж байгаа харилцагчдад бол жишээ нь яг энэ нөгөө сар болгон оролцоод байдаг. Эхлээд нийтсэн бол сар болгон 100,000 төгрөг 200,000 төгрөгөөр тогтмол орлого хийнэ гэдэг ингээд гэрээгээ байгуулсан бол тэгээд сар болгон 200,000 төгрөгийн орлогоо гэдэг тал дөрвөн урамшуул эрэхтэй ингээд оролцоод байна гэсэн үг байхгүй тий. За сая 6 гарсан одоо тэрний дараа дахиад 5 гараад ирлээ. 5 56 тэг 5-аар төгссөн. 56 тэг 5. За би нэг юм асууя. За би 500,000-аар урамшуул одоо дасаа нэлгэжлээ шүү дээ тий. Хамгийн эхлээд надад 10 урамшуул ирэх ороод ирнэ. Тэгнь. За тэрний дараагийн 2 дахь сар дээр би мөнгө нэмэхгүй байлаа гэхэд надад урамшуул ирэх орж ирэхгүй юу? Орж ирэхгүй. Орж ирэхгүй. Тэг гэхдээ сардаал орлого нэмжээ. тий. Гэхдээ таны 500,000 төгрөнд оногдох буюу 10 урамшуулын ирэхээр та жилийн 100 саятай дээрээ би өгчээ үзнэ гэсэн Хүчээ үг шүү дээ тий. үзэн тэгэхээр боломж нь их боломж байна л гэсэн үг тий. За 3 боломж үлдсэн 1 2 9 гэдэг цифруудыг төхөөрөмжөндөө буцаагаад хийх юм байна. Тэгээ яг одоо энэ 3 тоо чинь гуруулаа нэг хүний ч ирэх гэж болно шүү дээ. болно тий. 3 юугаар Тэгэхээр их төгсөн. мөнгө хийгээд байгаа хүмүүс маань илүү их Боломж л үүснэ. Одоо баг мөнгөөр нь мөнгө хийгээд байгаа юм шүү тий. Тийм юм тийм тий. Нөгөө манайхны үг гэдэг чинь мөнгө дагуулдаг гэдэг чинь тэр байхгүй тий. Жишээ нь одоо ингээд ийм хайрцагын дотор танд 10 надаа 1 байлаа гэж болоод хуйлаад одоо суглаагаа ингэж хуйлаад утгаж байгаа давхад 10-аас ингэж оноод гарах нь илүү магадлал танд их байна л гэсэн үг тий. Тэгэхээр үний яхав энэ дээр бол мэдээж бас илүү олон одоо мөнгөнд дүнтэй харилцагт урамшуул хийсэн болох багталтай. За тодорхой 2 гараад ирсэн. дахиад бөмбөр салбар. Бөмбөрийн урд явсан шүү дээ. За давагд орж явахтай ариун маа эмэгтэй хүн байна. Баяр хүргэе. Энд чи бүр сая төгрөгийн анхны хүн шүү дээ тий. Сая төгрөг. 7 дугаар сарын анхны урамшууллыг тодорчээ. Тэгээ дараа сард 20 урамшуул эрэхтэй оролцох шинаа гэсэн үг тий. Баяр хүргэе. Тэгэхээр л одоо бөмбөр дээрээс бас ингээд атсан тодорд юм биш үү? Тэг яг хөө ингээд одоо чинь бөмбөр дээр гингөө чинь бөмбөр чинь нөгөө голцоо нөгөө худалдаа эрхлэгчд маань бөмбөр үйл ажиллагаа явуулдаг худалдаа үүсгэх эрхлэгчд маань орлогын тодорхой хувийг тэр хүмүүс чих ер нь санхүүгийн сахилгад аягүй сайтай. Орлогоо тооцоолоод орлогоосоо илүү гарсныг ерөнхийдөө голцоо хоримтлалтай хийдэг баг шинэ тий. Гэхдээ бас тэндээ худалдаа эрхэлж байгаа гэхээс гаднаас үйлчлүүлж байгаа хүмүүс шиг өө явж байхдаа нэг нээч болно шүү дээ тий. 3 зайхны дугаар 3 цифр гарч ирлээ. За тийм байна. Сая төгрөгийн 3 шуулын 3. Би нэг юм асууя. Одоо ингээд нүуний салбарууд нь гарч ирээд байгаа шүү дээ тий. Энэ болохоор тэрэн дээр ингэж одоо энэ 50,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр ингэж мөнгө хийсэн нь байгаад байгаа юм анх данс нээлгсэн газарт гарч ирээд байгаа юм уу эсвэл Анх тас нээлгсэн газар. Анх нээлгсэн газраараа гарч ирээд байгаа шүү дээ. Тэгтээ одоо жишээ нь үгдгийн би одоо бөмбөр дээр энэ дансаа нээлгсэн байжгаад 50,000 төгрөний л орлого хийсэн байгаа тий. Тэнгүүтээ эсвэл хорооллын салбар дээрээс ингэж хийхээр дансны дугаараа энэ цифр орно байдаг хөөе тий. Одоо сүүлийн үед айбан гэж яриа тий. Тэрэн дээр байгаа код чинь нөгөө жишээ нь манайх бол ерөнхийдөө бол 200 байдаг хөөе 210 маруу гэдэг ингэ байж. Тэрний орн болохоор салбарын тоогоо 200-ийн дараагийн орн салбарын тоогоо илэрхийлж ийдээ. Тий тэгэхээр тэр оронгоор тэр салбар дээр л гэсэн. Одоо 217 гэж байх юм бол жишээ нь бөмбөр бол бөмбөр дээр л гэсэн. Би тэр данслага олох. Би бөмбөр дээр дасаа нээлгсэн бол би өөр газар мөнгө хийсэндээ бөмбөрөөр л гарч байгаа шүү дээ. Харин өөр салбар дээр шин данс их юм бол тэр нь болохоор тэр дансаараа тийм явчихна. Яа ойлголаа. Анх үйлдвэрлэсэн дансаа гэсэн үг тийм. Ингээ 623 гэдэг тоогоор төгссөн. Одоо дөрөвт тоон 3. 36 23. Тийм байна. 36 23 гэдэг тоотой. 34 урамшуул ирэх байгаа дээ тий. Сая төгрөгийн 2 дахь урамшуул эцтэй тий. За. Нэрээ энэний өмнөх нөөний сая төгрөг юулээ супер азтай хотоос тодорсон уу? Орон нутгаас тодорсон уу? Хотоос тодорсон. Хотоос тодорсон уу? Тий. Хотоос тодорсон. За. 7 юу? Тийм байна 7. Оо тодорчлоо. Тодорчлоо. За, тайлбар. За, Ариг банкны төмөр зам салбарын харилцагч Дадиат Довгтой Туяна. За. Төмөр замын салбар чи хаана идэв үлээ? Төмөр зам одоо төмөр замын багцаалаас хойшоогоо нөгөө нэг төмөр замын коллеж явдаг шин зам зам байдаг шүү дээ тий гол зам. Тэрний үзүүр буюу одоо бидээс нэг вариатигийн баруун үзүүртэй. Хуучин нөгөө нэг тос гэдэг нөгөө юу байдаг шүү дээ. Тооса тий нөгөө цагаан адаа борлуулдаг. Тэрэн дээр ч айгуу гоё тийм өндөр хоёр барилга баригдсан. Тэрний хойдлынхын барилгыг нэг давхурт байрлаж байгаа. Өнгөрсөн жил 2023 онд нэгдсэн салбар 24 онд нэгдсэн салбар тий бас нэг дуудаг байгаа. Одоо сая төгрөний 3 гацтай шүү дээ. 3 гацтай. За газ дотроод явж байна да. Одоо Улаанбаатар хотод хэдэн цаг болж байна та хараач. За
3 цаг 25 минут. 25 минутын дотор л 500 мянган 5 хүн тодруулаад сая түрүүний одоо 3 дахь хүнээ тодруулах гэж байна тий. За. Эхний тоо 5. Эхний Би тоо. одоо нэг ихтэй гарч ирсэн болохоос шин чинь тэр урамшуул ирэх нь хамгийн төгсгөлийн тоогоор гаргаж ирээд байгаа шүү дээ. Тийм байна. Аа тий. За 100 саяд хэдэн урамшуулын ирэх байх вэ гэдэг. Ер нь энэ аянд яаж орцох вэ гэхээр Дариг банкн дээр шинээр 50,000 төгрөгөөс дээш дүнгээр 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээгээд тухайн орлогынхаа буюу 50,000, 100,000 бол 2, 150 бол 3 гэл ингээд ботчихно гэсэн. Тийм. Тэгэхээр одоо 100 саяд хэдэн боломж авах вэ? Гэхдээ энэ маань бас тэгээд гэсэн тоо байхгүй гэсэн үг байхгүй тий. 100 сая одоо хуваах нь одоо хэд болохоор 200,000 юм уу да. 200 орчим баха тий. 100 сая чинь тийм гэсэн үг тий. За 165 гэсэн тоогоор төгс урамшуулын байх нэ. Та сая яаж бодчихв? 200 мянга гэдэг. Яг 100 саягаар 50,000 та хуваагаад ойролцоогоор гаргасан. Тий. За 4 дахь тоонд дахиад нэг 1165 гэдэг тоогоор төгссөн урамшуулын ирэх. Одоо ерөөсө 37хон л байгаа юм байна. Тийм байна. Тийм. Энэ тоон ингээд юун дээр лайв дээр гарч ирдэг те. Гарч байгаа. Яг энэ дээр харж байгаа одоо кампайн дэлгэцэл яг л энэ л гарч байгаа те. Энэ чинь ингэсэн байж та 100 саяд хэдэн урамшуулын ирэх байх вэ гэж байгаа. Би 100 сая төгрөг хожихын тулд хэдийн хэрэгтэй байх уу гэж ойлголоо. Тэгэхээр нэг ч гэж болно шүү. Харин тийм би 50,000 төгрөг анх тасаа нэлгэж ингэж явж байгаа л азтай байх юм бол 100 сая. Тэр хэд ч байж болно л гэсэн үг тийм. Харилцагчийн харилцалт нь болохоор хэд ч байж болно. Ер нь зүгээр данс нэлгэсэн байхад л болно гэсэн үг тийм. Энэ аянд болохоор та 6 сараас дээш хугацаатай 50,000 төгрөгөөс дээш дүнгээр л хадгалах юм шууд оролцсноо л гэсэн үг. Тэгэхээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ маань гол нь нэг 6 сая одоо 4 сард энэ чинь 3 сарын 1-ээс эхэлсэн байгаа байхгүй. Тэг ингэж явж байгаа 9 сард 6 сараа нээлгчээр 9 сарын 1-ээр дуусах болно. Тэгтээ 12 сарын 31 хүртэл дахиад сунгацсан буюу 12 сарын 31-нд тухайн харилцагчийн маань нөгөө хугацаатай хадгаламж нь юу байх хэвээр. Заавал хугацаатай байх хэвээр тийм бас анхаарах хэрэгтэй шүү. За 1.8 орох хэвээр байна шүү. 1.8 орох хэвээр гэсэн чинь тийм ээ. За энийг яг хаа ажиллуулад гаргаад яач те. Тэгсэн чинь 4 мөнгөлөг орсон. 4 мөнгөлөг орсон байна тийм ээ. Тэгэхээр одоо саяны хэлдгээр одоо гол анхаарах зүйл нь 12 сарын 31-нд бидүүс урамшууллын эзнээ тодруулахад таны хугацаат хадгаламж чинь заав хугацаатай байх ёстой. Тэгвэл танд хэдэн цуглаа байж болно? Тэргээр өрхөөрөө л та юунд оролцсноо л гэсэн. Нөгөө 100 саяхан урамшуулалт оролцсноо л гэсэн. 100 саяын төлөө буюу Азаа үзнэ л гэх юм уу тийм. Одоо сая түрүүний маань хамгийн сүүлийн урамшууллын эзэн маань тодорлоо. Сая буруу тоогоо хийгээл ажиллаа тий. За 1.8 гэдэг тооноос нэг нь гараад ирлээ. За ингээд тодорчих шиг боллоо тий. Дахиад бөмбөр өстэй яндаатай байна. Тийм байна. Ариума оюун чимэг хоёр найзуудтай байл яах вэ? За Нанзад овогтой оюун чимэг бөмбөр салбар дээрээс дасаа нээлгүүлээд ингээд 7 дугаар сарынхаа сая түрүүний 3 дахь эрх эзэн боллоо. Танд баяр хүргэе. За одоо бүгдээ анхаарлаа хандуулаарай. Яг гэвэл Турк улс руу хосороо аялах урамшууллын эзэн болно гэж байна. Одоо хэрвээ Турк ингээд 9 сард аялуулна гэж аахгүй манайх энэ чи яад бидүүс нөгөө албан ёсны эрхтэй за ямар нэгэн эргээд харилцаад найдвартай гэсэн аялын компаниудыг сонгож харилцагчтай аялуулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидүүс хүссэн үед нь жоох аялуул боломжгүй. Тухайн компаниас 9 сар зарласан айл нэг өдрийн сонгоод аялуулах юм. Тэгтээ одоо тун утгагүй бас яг аялах өдрийн нөгөө аздсан бас хүмүүстэй бидүүс ингээд хилээд явна л та тийм. Тэгэхээр та бүхэн бас хэрвээ өнөөдөр ингээд аздсан болох юм бол амралтаа авахад төр зохион ажиллаж байгаарай гэж. Тийм. За төхөөрөмж ажиллаж авдаг ч юм уу тий ядтаа. Тийм. За. Одоо ингээд адтан болчих юм бол би ингээд нүуник заавал гэр бүлийн үнэ биш ингээд аавыгаа, ээжигээ, найзыгаа, ах дүүгээ гэл нэг хүний дагуул явж болно шүү дээ. За. 6. Тийм байна. 6-аар төгссөн. За эхний тоо. Одоо жинхэнэ Азаа гэжтэй газар шүү манайхаа. Заавал нүуник хосороо гэхээр заавал хостой байх хэрэгтэй юм шиг. Тий тэ. За хоёр дахь тоо маань ямар тоо гарч ирэх бол гараад ирлээ. Юу вэ? 6 юу? 6. Тийм байна. 66. Тэгэл одоо жишээ нь ганц би хүн байлаа гэд гэр бүлийнхээ хин нэгнийг сонгож авч аялах болно тий. Тэгэхээр бас жоох хэцүү тий. Яагаад? Яг тий.
хэнийг нь гомдоочих уу гэгээд чи Аа. намайг авахгүй гэсэн. Гэхдээ ер нь ингээ бодож байгаа. Одоо чинь хүүхдтэй хүн байлаа гэж бодъё л да тий. За. Тэгэх юм бол хоёр хос байлаа гэж бодох. Өөрснийхөө зарлыг ингэж гаргуулаад тэгэнгүүтээ хүүхдийнхээ яг бол хамаагүй юм тусан шүү Тийм л дээ. дээ. Хүүхдийн зарлаар За 3 тоо тэг тоо шүү. тэг гэсэн ороо тий. Тийм ээ. Тэгэхээр чи хүүхд чи угаасаа тэгэл аялж маягахад нүг айгу баг зардал гардаг шүү Тий аа. Тийм болохоор нэрээ тийм байна. Хүүхдээ аваад хоёр хүүхдээ аваад аялахад хоёр хүүхдийн зардал хамаагүй хам тусаад ингээ тий. Үндсэн өөрсдийнхөө аялыг 100 хөнгөлүүлчихнэ гэдэг чинь тэгэл болчихж байгаа байхгүй тий. Ер нь тэр нь айгуу гоё. За 4 тоо дахиад тэг. Тэг. Яа энэ айгу гоё тоо шүү. Тийм байгаа. Тийм байна. Тэг тэг. За одоо бас цифр гасах юм байна тий. Хэд гисэн гасах юм бэ? 9 гасах юм уу та баг. 1 2 3 4 5 6 7 9 тийм байна. 9-ийг гасах юм байна. 1 2 3 4 5 6 7 8. Тийм байна. Ганцхан 9-д хасагдах юм Тийм байна байна. Аа. За тийм. Тэгээ баг тодорчих хаа да. 26 Яг боломж бол. тодорхойлох гэхээр Ийм олон цифраас арайч үгүй юм уу? Арайч үгүй гэж магадгүй юм байна тий. За тэгээд манай аяны дараагийн үе шат ингээ үргэлжлээ явж байгаа. Та бүхэн одоо мэдээж наадмын амралт буюу 7 сарын 10-наас эхлээд 18-ны хүртэл үргэлжлээд тэгээд 18 чинь 5 өдөр байж байгаа нь ингээд явж та. Тэгэхээр олон өдөр бас салбар нэгжүүд маань хаалттай бахах. За миний мэдж байгаагаар болохоор улсын их дэлгүүр салбар болон өргөөгийн хажууд байрладаг өргөө салбарууд маань ажилланаа. Тийм учраас одоо бүхнийтэй амралтын үеэр ч гэсэн бас яг ажил салбар байх юм шүү дээ тий. Яг 11 12-нд бол амрал бусад өдрүүд нь бол ажиллах юм аа. Тэгэхээр энэ салбаруудаараа бас үйлчлэгээ авах уу юу? Энэ аянд оролцох боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За 3. Тодорхойлон. Үгүй байна. 4 боломж. За Тэг дахиад 5 6. За одоо энэ 3-ыг л үлдээн бусдыг нь аавна тий. тийм байна. За Тэр 3 салбар гэдээсэн шүү дээ. Баян хонгорныг за тэгэнгүүтээ 22-ын товчооны тишээ нэг тий. Тий. 22-ын төвчөө одоо чулуу аваар тийшээ нэг. Тэгээд ховд руу төлөвлөж байгаа дахиад. Ховд руу. Тий. Энэ 7 сарда эсвэл үү? За ховд арай амжих бах. Тий нөгөө наадмын амралтууд ингээд эхэлж байгаа учраас. Гэтэ ер нь бол ховд руу. Тий удахгүй бас. Ховд хүн ихсэн ш. Тэглгүй яг Монгол улсын одоо эдийн засгийн баруун бүсийн тулгуур хот гэж явдаг тий ховд хот маань өөрөө. За нэг буруу орцсон уу? 9 за 6 гэдэг 3. 9-өө хийсэн байна. За ажиллуулчих. 6 биш 9 юм байна. Тэгэхээр нэг ажиллуулад цагаад яач. Одоо яг энэ чинь доодох 6-аас ч одоо яг энэ чи ялгаж Тий, яг байгаа ялгаж байгаа тий. Тий. Яг чи одоо яг лайв шууд явж байгаа гэдэг чинь миний илэрхийлэл нь болж байгаа шүү дээ тий. Тий. За яах вэ? За одоо тэг 5 5 6. 6. Нөгөөний хоёлаа нөгөө тэр үлдчихэж байгаа цифруудыг хэлэхгүй байгаа болохоор нөгөөнийг харагдахгүй байна гинэ ерөөсөө. Оо тийм үү. Тий. Тэгэхээр хоёлаа энэ тооноо За ойлголоо. яг хэлж өгөх ёстой юм байна. Тэг 5 6. За яг 6 байна тий. За ураа одоо ингээд Энд чи бүр нэг л хүн тодорно шүү дээ. Тийм болохоор одоо дахиж тодруулахгүй болохоор энэ дээр жинхэнэ нэрээ за хураагаар нөгөө цамцныхаа захыг өшигд юм уу яа дээ. Оо ер нь бол 5 байсан юм тийм байна тий. Сая би бас бод харамсчихсан байхгүй тий. Яг энэ дээр нөгөө 5-аар ялсан харилцагч хэрвээ юу яах юм бол бас би 5 байсан бол улаан ялаа хийж байгаа. Үгүй та нар өмнөхөө 5 гэдэг. Тэгээ би яг тэгээ бодож ирсэн чи ашиг тодорсон. Оо тэгээ одоо дахиад үлдчихлээ. Тийм байна. Тэгээ асах юм байна. 2 5 2-ыг үлдээгээд нөгөөдгөө Тийм асах тий. Дахиад хийхэ боллоо. Жог гарч ий. 2 5. За тийм байна. За одоо ч ингэ тодорхойлог тий 2 хийнэс тий. Ингээ хаа бас бөмбөлгөн цөөхөн болоод ирэхээр дүүрэмд байна илүү удаа ажиллт юм билэ. Тийм үү. Тий. Одоо ингээд за амжлаа. 2. За 2. За тогтсон байна лээ. Тэгэхээр угаасаа л бүр ингээ яриж байх ёстой байсан юм байна. Оо за баян зүрх салбар. Баян зүрх салбар тий. Болцсон хоо очирт. Гэдэг хүн Турк руу явахаар болжээ. За баяр хүргье. Зүрх салбар дээр ерөнхийдөө хотын байх тий. За тэг 7 92 53 0066 ингэж хэлдгээр манай юу маань програмын мэргэжилтэн маань одоо энэ чэнэс хайгаад энэ утасны дугаарыг бидэнд гаргаж өгнө тэ. Баян зүрх салбарын харилцагч болцох хөвгтэй очирт гэдэг хүн маань эрэгтэй хүн юм байна. Тэгээ энэ үнтэйгээ бид бас яг одоо утсаар холбогдох болно. За энэ хооронд бүгдээрээ 4 оронгоо тодруулаад 50,000 төгрөгийн урамшууллын эрхийг тодруулъя. Одоо сүүлийн 4 оронд таарсан одоо бүх хэрэглэгчнэр 50,000 төгрөгийг авна шүү дээ. Тий, ааха. Хэрвээ одоо нэг хүний суглааных нь 10 гэр тодорч юм бол
дахиад 500,000. Оо тэг би яг тий зөв тий. Ааха. Яг энэ нөгөө нэг өмнө жилиг дээр бид супер энэ нэг 10 сая төгрөг 20 сая төгрөгөөр ингээд ажилласан байхгүй. Тэгэхээр нөгөө тэр нэг хүнийг ингээд олон дүнгээд гэхээс гадна олон хүнийг ингээд урамшуулаач ээ. Азтан болох нь айгууж гоё штэ гэдэг байдлаас бид үс нөгөө сүүлийн 4 оронгоор тодруулаад байгаа юм. Гэтэ яг энэ хэрэглэгчийн комментиг сайд айгуу сайн авсан юм. Тий, тэгжээж бид бас нилээ харилцаагаа уулзалт энэ төр хийжээж энэ удаагийн өдөр жимжиг боловсруулсан. За эхний орон хэд байх нь гэдгийг үзцгээе. За энэ удаад нэг өмнөхүүд дээр нэг 60-аас 70 орчим бодорсон бол энэ удаад арай цөөхөн байх болоо гэж бодоод байна. За тэг. Тэгээр төгссөн. Эхний цифр тэг. Ариг банкны одоо дотоод ажилтнаар яг энэ дээр ингээд нөгөө нэг дасаа нээлгцэх хэрнээсээ оролцдоггүй гэсэн тий оролцох тий. Яг энэ чинь бас нөгөө дараа нь одоо хэл хамгаалах тий тэр чинь өөрөө ажилтан байсан байлээ шүү дээ гээл тий. Тэгтээ тэр үний Аз хэмэр байгаад дадцсан болсон ч гэсэн дараа нь яг тийм хэл хамнаас бид өслөх гадаад. За 80 8 гээд 80 юм байна. 80. За одоо хоёр та тодруулаад хідэн оршууд ирэх гарч иж тэр болгонд нь тэгэл сав гэж 50,000 төгрөг. 50,000 тийм. За гоё юм аа. Гэтэ би одоо өөрөө оролцож байгаа юм. Оролцож байгаа надад мессеж ирсэн. За. Оршууд ир юу тодрын шүү гэд. Гэтэ би одоо 50,000 чачааг байгаа. За 6. Юун дээр нөгөө түрүүчийн дугаарыг бас хамтарсан манай Ариг банкны одоо харилцагч манай Ариг банктай хамтран ажиллагч жижиг отхон цэцэг манай оролцож хамтарсан. Тэгээ бас өөрийнхөө бүх хүүхдүүдэд юу нээлгсэн. Даас нэгсэн байсан. Тэгээд битүүхэндээ бас дотроо олчоосаа гэж бодчихсон. Өөрөө хожичмаар байна гэд хэлсэн аа. Харин тийм ээ. 3 за баярлалаа. 3680 гэсэн дугаараар төгссөн бүх харилцагчид маань 50,000 төгрөгийн урамшуул ирэх болж 38. Тийм ба яг ер нь арай цөөхөн байгаа тий. Энэ чинь нөгөө нэг нийтдээ 38 урамшуулын ирэх л одоо авч штэ тий. 38 урамшуулыг ч одоо нэг 2 3 хүнийх ч байж болох юм байна. Болно тий болно. За утасны дугаар маань гарч ирсэн баг. Одоо нөө Турк руу аялах штэ тий. Тэр чинь очирт гэдэг хүн байсан тий. Тий. За та ярих уу би ярих уу? За би залгаад өөр ярих уу? За тий. Эмхтэн хүн бол би ярив. За гэтээ очирт гэдэг эмхтэн хүн байх юм болоо 99 би хэлж болохгүй тий тохиог. Тийм шүү. За. Нөгөө тоог нь хэлээд өгчих юм бол энэ хүний нөгөө хувийн бас нөгөө ноцыг нь задлаж байна шүү дээ тий нэрээ. За уучлаарай. Яг хэлэх гэж байна. Лайв Ийш тэ хаа ийш тэ. Ой очирт үстэй. Тийм зүг. Би энэ өөр дугаарыг харчих. Тэгээ энэ яг хэрвээ энэ хүн олбохдохгүй бол энэтэй олбож яа гэ. За. Сайн байна уу? Болцсовхийн очирт мөн үү? Яаша. Сайн байна уу? Ариг банкнаас ярьж байна. Та Ариг банкны нөгөө нэг Турк руу аялуулах супер эрхийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Очирт манай зэв штэ. Тийм үү? Хэдэн настай? Одоо дөрөв настай байна. Ямар хөө. Тэгвэл зээ надад Турк руу явахаар болж ийн гэчээ. Яг одоо явагдаж байна. Та Ариг банкны фэйсбүүкээр ороод үзэж байна. Яг одоо орох юм бол энэ хадгалагдчихэв те. Та нөхөд үзэж болно. Яг одоос ороод үзэж болно. Яг энэ очирт болцсонхийн очирт тэгээд та Баян зүрх дээр исэн билүү? Та Баян зүрх дээр дас нийлгэсэн юм билээ шүү дээ. Тий. За. Зэн ёстой азтай байна. Ааха. За. Танах ямар азтай. Ивчээ та надад дас нийлээд байгаа. За баяр хүргэе. Тасалцсан уу? Тасалцсан. Тасалцсан. За цаашаа мэдээлэл өгөх. За тэгээ. Таслаа сэтгэлийн сонсоод ер нь бас те энэний талаар ямар сэтгэлээ байд гэж сонсъё. Азтай гэр бүл байна те. Тийм байна. 3 саяг хоцсон гэж. Байн тасалчлаа. Манай хойсоор ярьсан бачнаас юу тарж байгааг байхгүй яа. Айгуу том ирсэн. Би бүх банкны өнөөдөр суугаа ирэнжэл аваад байдаг гэсэн юу тарж байгаагүй. Хамгийн банкны суугаа нэг яадаг болчих штэ.
Одоо итгээрэй хичээ. Тий ариг банкных үнэн байд юм биш үү? тийм манай дүүгийн хүүхдээ таараа манай таараа одоо гоё л шүү дээ. Аа. Тэгээд түр явж болох юм байгаа. Тий хосороо гэж байгаа. Тэгэхээр эцэг ихийнхээ айл нэгтэй нь явж болно. Эсвэл аав ээжээр нь хамт яваа тэгээ хүүхдийнхээ яагаад байж болно бас тий зардлыг гаргаад хоёр том хүн зардлаа гаргаа тэгээ гурлаа дөрвөл ер нь тэгээ хэджилж явж болно доо. Ер нь бол их юм байна. Хоёр том хүний бүх зардлыг нь даах юм байна. Хоёр том хүний. Тий. Хүүхдийн хол хямдхан учраас одоо хүүхдийнхаа төлбөрийн төлөө хүүхдээ аваад явж бас болох юм байна. Тэр нь та эдийн маань асуудал болох юм байна л да тий. Тэгээд хизээ Йоо за. 9 сард аялуулна. Тэгээд бид бас эх 7 хоногт маргааш тантай эргээ холбогдлоод хизээ яаж уулзах талаар эргээд мэдээлэл өгье. Ажлын өдөр хэлдэг тий. Тий. За баярлалаа. Дахид та бас аздан болсон дахин баярлалаа. Ариг банкыг сонгосон баярлалаа. Тэгээд удахгүй уулзъя. За баярлалаа. За ингээд манай банк нэг сайхан гайхалтай өмнө хэрэглэгчтэй одоо энэ одоо насан туршдаа манай банк хөлсөнд Гайхалтай тариа. байна. Оо манай зээш дээ гэхээр. Тэгээ дөрөв настай азтай байна тий. Тийм байна. Тийм ээ. За ингээд энэ удаагийн 4-р удаагийн аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул тайны урамшуулын эзэдийг тодруулах лайв маань энэ хүрээд өндөрлөж байна. За 6 сарын 1-ээс 6 сарын 30-ны хооронд ариг банкыг сонгон үйлчлүүлээд энэхүү аянд оролцсон нийт харилцагч үйлчлүүлэгчтэй маш их баярлалаа. За дараагийн үе шат буюу 5 дугаар үе шат маань эхэлсэн явж байгаа. 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд одоо энэхүү аянд оролцох боломжтой сайд дурдсан шинэ салбаруудаар манаас үйлчлүүлээд энэхүү аянд оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд бас хамгийн чухал зүйл нь болохоор жилийн эцэст та энэ хугацаатай хадгаламжийн одоо ирэхээрээ 100 сая төгрөгийн эзэн болно шүү гэдгийг дуулахад татай байна. Хүмүүс өмнө авч ирсэн нөө бүх эрхээ нийлүүлээд оролцсон шүү дээ Оролцсон тийм. Тэр нь маш чухал. Тэгээд 100 сая төгрөг гэдэг бол өөрөө маш хэмжээний мөнгө тийм. Тийм шүү дээ. Бизнесээ босгоно. Тэгээд байлгуулна. За тэгээд чинь байртай хүн бол одоо юу гэдэг чинь байраа томруулах тийм. Лагерийн байшин бол 100 саяд олчих бах тийм. За ингээ яриад их юм бол зөндөл боломж байна тийм. Газартай байшин таасан шүү дээ. Харилцагчийнхаа юм юу их заасан юм чи. Юу газар хавцаа юу. За тэгээд биднийг сонгон үйлчлүүлдэг нийт харилцагч үйлчлүүлэгч та бүхэндээ Монгол улсын өв соёлын их одоо баяр цэнгэл болсон үндэсний баяр наадам маань эдгээр хоногийн дараа болох гэж байна. Монгол хүмүүнд сайхан ариг гамтай, илгээрийн хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан, дэлгэр сайхан нутагтай, дийн жогтоод сайхан найрлаж наадамлахын үзүүтэй өрөөлөөр энэ удаагийн лайва өндөрлөж байна. Тэгээд та бүхэн аяндаа дахин оролцоорой гэж хэлмээр байна. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн амин зүгтээ баярлалаа. Өрсөн баярлалаа. За сайхан надаарэ. Нэрээ наадам болгож байна шүү дээ. За сайхан надаарэ. Тэгээд 8 сард иргэн уулзтаа баяртай. Баяртай. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосороо гадаад аялах эрхийн эзнэр нэг харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшуулын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк